Цагдаа дотоодын цэргийн байгууллагаас хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний ховч танилцуулга. Түүхэн замнал. Монгол улсад 1921 онд ардын хувьсгал ялсны дараахан ардын засгийн газрын шийдвэрээр цэргийн яамны харьяанд сэргийлэх цэргийн салаа 1922 онд тусгай тасгийг байгуулсан нь орчин цагийн цагдаа дотоодын цэргийн байгууллагын үндэс суурь болжээ. Улсын их хурлаас 1993 онд цагдаагийн байгууллагын тухай хуулийг баталсан нь үйл ажиллагаагаа хуулийг дээдлэх, шударгын ёс тэгш байдлыг хангах, хүний эрх хэрэгчлөөг хүндэтгэх зарчмаар явуулах, эрх зүйн үндэс бүрдэж, гэмт хэрэгтээ тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үүрэг бүхий төрийн захиргааны бие даасан байгууллага болж хөгжсөн. Улмаар 2013-2017 онуудад цагдаагийн албаны тухай хуулийг шинжилэн батлуулж, цагдаагийн байгууллагын чигүүрэг тогтолцоог боловсронгүй болгох, алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажилуулах, баталгааг хангах, байгууллагын соёл, үнэт зүйл, түүхэн уламжлалыг авч үлдэх, сэргээх, цагдаагийн байгууллага иргэдэд ойртсон үйл ажиллагааг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн үзэл баримтлалыг тусган бүрдүүлсэн. Мөн Монгол Улсын их хурлаас 1995 онд дотоодын цэргийн тухай хуулийг анх баталсан бөгөөд 2014 онд хүчингүй болгон хэрэгжүүлж байсан чигүүрэг оронтойг цагдаагийн байгууллагад шилжүүлж 2017 онд дотоодын цэргийн тухай хуулийг дотоодын цэргийн байгууллагыг дахин байгуулж 2023 онд хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Бүтэц зохион байгуулалт чигүүрэг. Засгийн газрын 2017 оны 76 дугаар тогтоолоор цагдаагийн төв байгууллагын зохион байгуулалтын бүтцийг 2025 оны засгийн газрын агентлагийн бүтэц орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 52 дугаар тогтоолоор цагдаагийн төв байгууллагын орон тооны дээд хязгаарыг тус тус баталсан. Цагдаагийн байгууллага нь хуулиар хүлээсэн гэмт хэрэгтээ тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чигүүргийг цагдаагийн төв байгууллага, алба нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүтэц зохион байгуулалтаагаар хэрэгжүүлж байна. Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2025 оны 181-р тушаалаар дотоодын цэргийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг шинжилэн баталсан бөгөөд дотоодын цэргийн байгууллага нь штаб, анги, тусгай салбартаагаар үйл ажиллагаагаа явуулж байна. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын нийт алба хаагчдын 7610 буюу 64% нь нийслэлд, 4282 буюу 36% нь орон нутагт ажиллаж амьдран хуулиар хүлээсэн чигүүргээ хэрэгжүүлж байна. Гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллага нь 2026 оны эхний 3 сард хуулийн этгээдээс гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 75762 гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан нь өмнөх оноос 6795 буюу 8.2 хувиар буурч, гэмт хэргийн шинжтэй 26828, зөрчлийн шинжтэй 41390 гомдол мэдээллийг шалгаж шийдвэрлсэн. Энэ оны 1-р улирлын байдлаар улсын хэмжээнд нийт 14256 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 160 буюу 1.1 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 40.6% байгаа нь өмнөх оноос 18.9 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн улмаас эргэн хуулийн этгээдэд 247.3 тэрбум төгрөгийн хохирол учирсны 36.9 тэрбум төгрөг буюу 15%-ийг нөхөн төлөвлөж 354.9 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн. Энэ хугацаанд нийт 1,893,740 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оноос 2.3 дахин өссөн ба зөрчил гаргасан 1,812,304 эрхэм, 67,867 хуулийн этгээдийг 34.8 тэрбум төгрөгөөр торгох, 2,596 хүнийг баривчлуулах, 4,405 хүнийг торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, 988 хүнийг баривчилж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, 1 хүнийг нийтэд тустай ажил хийх шийтгэл тус тус оногдуулж, 8 хүнийг албатан сургалтад хамруулж, 3,871 хүнийг эрүүлжүүлж, 9,095 хүнийг саатуулсан байна. Улсын хэмжээнд энэ оны эхний улирлын байдлаар нийт 133 удаагийн 3202 орчим хүн оролцсон жагсаал цуглаан эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулагдаж, иргэд үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд үүний 67.6% нь бүртгэлгүй жагсаал цуглаан эсэргүүцлийн арга хэмжээ байна. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх үед аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллагын 28 нэгжийн 1877 албаагч 1055 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгсэн. Төр засгаас баримталж буй бодлого шийдвэр хэрэгжүүлсэн онцлог ажил арга хэмжээний талаар. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Алсын хараа 2050, шин сэргэлтийн бодлого, засгийн газрын үйл ажиллагааны 2024-с 2028 оны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө зэрэг бодлого төлөвлөлтийн баримт-бичгүүдтэй уялдуулан цагдаа дотоодын цэргийн байгууллагын Алсын хараа эрхэм зорилго, үнэт зүйлээ тодорхойлж бодлого төлөвлөлтөө боловсруулан хэрэгжүүлж байна. Монгол Улсын засгийн газрын 2025 оны 52 дугаар тогтоолоор засгийн газрын агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн ерөнхий загварыг баталсны дагуу цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөрийг хууль зүйн дотоод хэргийн сайдын мөн оны А-дороо 121-р тушаалаар батлуулан цагдаа дотоодын цэргийн байгууллагын тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон. Энэ хүрээнд цагдаа дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд дараах ажил арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Үүнд хуульд заасан чигүүргийг хэрэгжүүлэхдээ хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлж иргэдийн амар тайван аюулгүй байдлыг хангах чиглэлээр. Өнгөрсөн онд цагдаа дотоодын цэргийн байгууллагын бодлого эрх зүйн орчин бүтэц зохион байгуулалт хүний нөөц ажил үйлчилгээний шуурхай оновчтой байдал бүтээн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газартай хамтран процессын дахин инженерчлэлийн иж бүрэн суурь судалгааг хийж цагдаа дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нийт 646 хууль тогтоомж эрх зүйн актаас 102 асуудал 2354 эрсдлийг тодорхойлж тэдгээрийг шийдвэрлэх 74 санал зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас иргэд олон нийтийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор ногоон бүс 1, 2, 3, 4-р төслийг санаачлан хэрэгжүүлж улсын хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд улсын төсвөр 19177, аж ахуйн нэгж байгууллагын дэмжлэгээр 73781, нийт 92958 камерыг байршуулсан бөгөөд үүнээс 8 аймаг, 9 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 12209 тэл хяналтын камерт нүүр царай автомашины дугаар таних ухаалаг програм хангамжийг нэвтрүүлэх ажилд нийслэлд 100%, орон нутагт 65%-тай хэрэгжиж байна. Ногоон бүс төслийг үе шаттай хэрэгжүүлснээр 2025 онд 14137 гэмт хэрэг, 873443 зөрчлийг илрүүлж 461 гэмт хэрэг, 238 зөрчлийг үйлдэл дээр нь таслан зогсоож, оршин суугаа газраас алга болсон 89 хүүхдийг олж тогтоон эцэг их асран хамгаалагчид хүлээлгэн өгсөн бол энэ оны эхний 3 сарын байдлаар хулгайлах гэмт хэрэг 1738 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 33%-аар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Цагдаагийн байгууллагаас иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээллийг шуурхай шийдвэрлэх, ажил үйлчлэгийг иргэдэд ойртуулах зорилгоор нийслэл болон орон нутагт авто эргүүлийн чиглэлийг нэмэгдүүлснээр гэмт хэрэг зөрчлийн дуудлагад очих дундаж хугацаа 20 минут байсныг 9.3 минутаар багасган 11-ээс 12 минут болгож шийдвэрлэлтэд хэц гарсан. Монгол улсын нийт хүн амын 50%-аас илүү хувь буюу 1.7 сая хүн Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа бөгөөд Баянзүрх, Сонгойрхон, Сүхбаатар зэрэг дүүргүүдэд хүн амын нэгтаршил хамгийн өндөр суурьшлийн бүсэд квадратын системийг судалж цагдаагийн дэд хэсгийг үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилттой олон улсын жишг стандартад нийцсэн нийт 61 тасалгаатай 40-оос 70 хүн хүлээн авах хүчин чадалтай төр хамгаалах байрыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бариулан ашиглалтад хүлээн авч үйл ажиллагааг эхлүүлсэн. Үеийнгийн дээрлэхэлтэй холбоотой гэмт хэрэг зөрчлийг бууруулах, эцэгхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, соён гэгэрүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх 365 өдөр бүр анхаарч хайрлая. 365 эвдрээгүй ирээдүг бүтээн мэдээлэл нөлөөллийн аян болон хулгайлах, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мансууруулах юм, сэтгцэд нөлөөд бодис хэрэгслийн улмаас үүсэх хор аюулыг таниулах 10 удаагийн мэдээлэл нөлөөллийн арга хэмжээг улсын хэмжээнд тус зохион байгууллаа. Цагдаагийн байгууллагаас 102 полис аппликейшнийг хөгжүүлж, иргэдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, алерт буюу сэрэмжлүүлэх мэдээллийг шуурхай хүргэх ажлыг үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна. Нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд хотспот гэмт хэрэг зөрчил ихээр үлдэгдэг 19 байршил дижитал эрүүл төслийг Алтан нутаг гэрэг хариуцлагатай хувьцаат компанитай хамтран хэрэгжүүлж, холограмд суурилсан дижитал самбарыг туршилтаар нэвтрүүлэхэд шаардлагатай төсвийг тендер шалгаруулах бэлтгэл ажлыг хангаж байна. Дата засаглал, дижитал шилжилт, хиймэл оюун дэвшилтэт технологиг үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлээр Монгол Улсын засгийн газраас цахимаар түрүүнд Digital First уриалгыг дэвшүүлж, иргэн төр хувийн хвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн шийдвэр гаргах, бодлого боловсруулах, үйлчлэгийг үзүүлэх бүх төвшөнд технологиг тэргүүнд тавьж, цаасан шат амжилтгаас татгалзах бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд цагдаа дотоодын цэргийн байгууллагын үндсэн үйл ажиллагааг хөнгөвчлөх, дата мэдээлэл цуглуулахад шаардлагатай 88 нэр төрлийн програм хангамж, систем камерын хяналт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, давтамжит, дуудлага зэрэг 22 төрлийн дашборд, иргэд рүү чиглэсэн 7 цахим хуудас, 4 аппликейшн болон 78 анги байгууллага, 330 сумын хэсгийн төлөөлөгчдийн ажлын байрыг цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд холбох, цагдаагийн байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэл бүхий өргөдөл хадгалах төхөөрөмж 9, физик сервер 21, виртуал сервер 90, нийт 120 орчим техник хэрэгслийн хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна. Мөн энэ оны 2 дугаар сараас эхлэн иргэдийн иргэний болон харуул хамгаалтын зорилттой галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдах хүсэлтийг төрийн үйлчилгээний нэгдсэн e-Mongolia системээр дамжуулан хүлээн авах шийдлийг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас иргэн хуулийн этгээдэд үзүүлэх 13 төрлийн лавлгаа тодорхойлолт, 25 төрлийн багц үйлчилгээг e-Mongolia нэгдсэн системд холбож, e-бизнес CMS системээр 15 төрлийн 2 шатлалт үйлчилгээ нийт 53 төрлийн үйлчилгээг иргэн хуулийн этгээдэд үзүүлж байна.
Цагдаа дотоодын цэргийн байгууллагад өгөгдлийн дэд бүтц байгуулж, аналитикийн шийдлийг нэвтрүүлэхээр байгууллагын хэмжээнд нэгдсэн өгөгдлийн дэд бүтцийг байгуулж, өгөгдөлд суурилсан аналитик хийх дашборд боловсруулах, автоматжуулсан тайлан гаргах чиглэлээр Novel Soft хариуцлагатай хувьцаанд компани болон Data гэр хариуцлагатай хувьцаанд компанитай хамтран гэрээ байгуулан ажиллаж байна. Жолоодох эрхийн мэдээллийн санд 1.6 сая орчим хүний зургийн мэдээллээр Vector өгөгдлийн сан үүсгэж, нэгдсэн хайлт програм хангамжаас албаагчид өөрийн эрхээр хандаж царайны мэдээллээр хайлт хийх болон системийн хиймэл оюуны AI туслахаар дамжуулан мэдээллийг шуурхай авах, үйл ажиллагааг хөнгөвчлөх боломжийг бүрдүүлсэн. Цаашид дуудлага мэдээлэл өгсөн иргэн гэмтэрэг зөрчлийн байршлыг наривчлан тогтоож, дөрвөн шуурхай очих шийдвэрлэлтийг бодит цагаар хянах, орон зай дата мэдээллийн ArcGIS програмыг бүрэн ашиглах замаар нотлохонд суурилсан шийдвэр гаргалтыг бий болгох нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Инновац хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байгууллагын бүтээмжийг тасралтгүй сайжруулах чиглэлээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, цахим засаглал, дижитал шилжилтийн хүрээнд иргэн хуулийн этгээдэд үзүүлэх төрийн үйлчлэгийг түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй хүргэх цаг хугацаа зардал хэмнэх зорилгоор цахим шүүх 2 цөм системийг үйл ажиллагаанд нэвтрүүллээ. Гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд дэвшилтэт технологиг ашиглах, албаагчдын ачааллыг бууруулах, хүний оролцоог багасгах, байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олон нийтийн газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэх иргэд үйлчлүүлэгч нарт зөвлөгөө мэдээлэл өгөх болон царай таних, face detection зориулт бүхий N-bot Y загварын робот цагдааг Чингис хаан олон улсын нисэх буудалд туршилтаар ажиллуулж эхэлсэн. Эрүүгийн болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах, мөрдөгчийн ажлын ачааллыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, цаг хугацаа хэмнэх зорилгоор Лавлгаа цэг E-Mongolia цэг эмэн системээс цагдаагийн эрх бүхий албаагчид 90 төрлийн лавлгаа мэдээллийг авч эрүүгийн болон зөрчлийн хэрэг хян шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтын хэмжээнд ашиглах боломжийг бүрдүүлсэн. Гадаад харилцаа хамтын ажиллагааны чиглэлээр Цагдаа дотоодын цэргийн байгууллага нэгдсэн үндэсний байгууллага олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интерпол, олон улсын цагдаагийн холбоо, гадаад орнуудын ижил чиг үүргийн 10, түүний төрөлжсөн байгууллагууд 6, гадаад улсаас Монгол улсад суугаа 20 гаруй орны элчин сайдын яамттай холбоо тогтоон гадаад харилцаа хамтын ажиллагааны чиглэлээр ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд бүгд найрамдах Солонгос улсын үндэсний цагдаагийн газартай хамтран 2022-оос 2027 онд Монгол улсын цагдаагийн байгууллагын цахим сүлжээг өргөтгөх, дижитал нотлох баримт шинжлэх, тоног төхөөрөмж хэрэгсэл, лабораторийг шинжлэх, Харт амиг мансууруулах бодистой тэмцэх чадварыг бэхжүүлэх төсөл. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр UNDP-гээс Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн яамтай хамтран хэрэгжүүлж буй Монгол улсад хууль сахиулах ажиллагаа нь хүний эрх, гендрийн тэгш байдлыг дээшлүүлэх, нэгдсэн үндэсний байгууллагын Харт амиг гэмтэрэгтэй тэмцэх албаас хэрэгжүүлж буй үндэстэн дамсан зохион байгуулалттай гэмтэрэгтэй тэмцэх албаагчдыг чадваржуулах төсөл. Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн яам болон бүгд найрамдах Хятад ард улсын нийгмийн аюулаас хамгаалах яам хоорондын 2022-оос 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг тус хэрэгжүүлж байна. Цагдаагийн ерхий газрын Интерполийн үндэсний төв товчооны ажлын албанаас сүүлийн 3 жилийн хугацаанд 16 улсын Интерполийн үндэсний төв товчоо цагдаа хууль сахиулах байгууллагатай хамтран гадаад улсад эрен сурвалжлагдж байсан 53 этгээдийн байршлыг тогтоож Монгол улсад шилжүүлж болон албатан авчрах ажлыг зохион байгуулсан. Дэлхийн инх тайван аюулгүй байдлыг хангахад нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орны хувьд Монгол улсын их хурлаас 2024 онд инхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинжилсэн найруулгыг эцэслэн баталснаар цагдаагийн байгууллага нь анх удаа нэгдсэн үндэсний байгууллагаас олгогдсон мандатын хүрээнд инхийг сахиулах ажиллагаанд бие даан оролцох эрх зүйн орчин бүрдсэн юм. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хууль зүйн дотоод хэргийн сайдын тушаалаар инхийг дэмжих ажиллагаанд оролцох цагдаагийн албаагч багийг сургаж бэлтгэх, сонгох, үүрэг гүйцэтгэх үед дагах мөрдөх журам, инхийг дэмжих ажиллагаанд оролцсон албаагчийн сэтгэл зүй, бие бэлтрийг нөхөн сэргээх, совилох журмыг тус батлуулж, инхийг дэмжих ажиллагаанд оролцуулах цагдаагийн багийн 192 албаагчийг олон улсын түвшинд бэлтгэл сургалтад хамруулан, шаардлагатай тусгай зорилтын техник, тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг үе шаттай зохион байгуулж байна. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдсан дэлхийн улс орнуудын хууль сахиулах байгууллагын тусгай ажиллагааны нэгжүүдийн тактик ажиллагаа, мэрэгжлийн ур чадвар, багийн ажиллагаа, бие бэлдэр сэтгэл зүйн бэлтгэлийг сорих UAE SWAT Challenge 2026 тэмцээнд цагдаагийн ерхий газрын тусгай ажиллагааны газар, дотоодын цэргийн 809 дугаар ангийн баг тамирчид амжилттай оролцсон. Албаагч ажилтны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр Цагдаа дотоодын цэргийн байгууллагын үнэт зүйл нь албаагчмын тодорхойлж, хүний нөөцийн ил тод оновчтой, чадамжт суурилсан бодлогыг хэрэгжүүлж, албаагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн хөтөлбөрийн агуулга, мэрэгшүүлэх сургалтын чанар үр дүнг сайжруулж, мэрэгшсэн, чадвартай албаагчдыг доктортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, албаагч төвтэй бодлогыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Оросын албаны улс, бүгд найрамдах Хятад ард улс, бүгд найрамдах Турк улс, Австрали улс, бүгд найрамдах Солонгос улс, Америкийн нэгдсэн улс, бүгд найрамдах Ирланд улс, Япон улс зэрэг гадаадын
Монголын 8 улсад нийт 128 албаагч хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторийн хөтөлбөрт суралцж байна. Цагдаагийн байгууллагын захиалгаар дотоод хэргийн их сургуулийн цагдаа судлал хөтөлбөрт 596, кибер судлал хөтөлбөрт 17, мөрдөх алба хөтөлбөрт 63, дотоодын цэрэг судлал хөтөлбөрт 130, аюулгүй байдал тусгай бүлгийн ажилтан 15 буюу нийт 877 сонсогч, харин эрх зүйн бакалаврын ичнэх хөтөлбөрт 340, магистрийн хөтөлбөрт 60, докторийн хөтөлбөрт 36 албаагч суралцж байна. Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, гендрийн тэгш байдал, авилгын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хүрээнд 34 албаагчийг хүний эрхийн сургагч багшаар, эрүүшүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа улсын ерөнхий прокурорын газартай хамтран дотоодын цэргийн 23 албаагчийг эрүүшүүлтээс ангид байх хүний эрхийн сургагч багшаар бэлтгэсэн. Албаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Филиппин улсад англи хэлний вакуумжуулсан сургалтад суралцуулах сонгон шалгаруулалтад нийт 183 албаагч хамруулж, тэнцсэн 107 албаагчийг хууль зүйн дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр үе шаттайгаар сургалтад хамруулсан. Зэвсэг түвшний жанжин штаб харьяа ангиудын гадаад хэлний сургалтын төвүүдийг түшиглэн англи хэлний анхан бэлтгэл дунд шатны дамжаа, үндэсний батлан хамгаалахын сургуулийн гадаад хэлний дамжаанд албаагчдыг суралцуулж байна. 2026 оны 2 дугаар улиралд санхүү эдийн засгийн их сургуультай хамтран 200 албаагчийг Монгол болон Филиппин багш хосолсон англи хэлний сургалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Нэгдсэн үндэсний байгууллагын мансууруулах бодис гэмтэрхтэй тэмцэх албанаас Монгол улсад хэрэгжүүлж буй хууль сахиулах байгууллагуудын чадварыг бэхжүүлэх 4 удаагийн сургалтад 57, Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамны мансууруулах бодистой тэмцэх хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчоноос зохион байгуулсан 2 удаагийн сургалтад 30 албаагч, Япон, Бүгд найрамдах Хятад ард улс, Таиланд, Холбооны Бүгд найрамдах Герман улс, энэ нэгтгэх улс, Индонез зэрэг 16 улстай хамтын ажиллагааны хүрээнд нийт 166 албаагчийг үндэстэн дамсан гэмтэрхтэй тэмцэх практик ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр богино хугацааны сургалтад хамрууллаа. Санхүү ард талын чиглэлээр цагдаа дотоодын цэргийн анги байгууллагын данс бүртгэлтэй 1003 барилга байгууламжийн 62.4% нь 20 жилээс дээш насжилттай, 37.5% нь 2000 оноос хойш ашиглалтад орсон барилга байгууламж байна. Анги байгууллагын хэмжээнд 1555 ширхэг тээврийн хэрэгсэл ашиглагдж байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 1503 тээврийн хэрэгсэл буюу нийт албаагчдын 70%-ийг тээвэрлэхэд хүрэлцэх байна. Тусгай хэрэгслийн хувьд цагдаа дотоодын цэргийн байгууллагын гэмт хэрэгтээ тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах, чиг үүрэг бүхий албаагчдын 34.9% хамгаалах, 58.9% нэг бүрийн тусгай хэрэгслийг ашиглаж байгаа нь нийт албаагчдын 46.9% хүрэлцэх байна. Албаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, орон сууцчлуулах зорилгоор улсын төсвийн 2022-оос 2026 оны хөрөнгө оруулалтаар нийт 31 тэрбум 258 сая 700 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй 6 барилгын ажил он дамжин хэрэгжиж байна. Монгол улсын төсвийн хөрөнгөөр 2026-аас 2028 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын барилга байгууламжийн жагсаалтад шинээр хэрэгжих 8 тэрбум 54 сая 500 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй 3 барилгын ажлын гүйцэтгэгчийг нээлттэй тендер сонгон шалгаруулах журмаар төрийн худалдаа авах ажиллагааны газар худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй ахлагч хотхон төслийн гэрээний дагуу нийт 154 ахлагчийг хөнгөлөлттэй үнээр орон сууцад хамруулахаар ажиллаж байна. Цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар Бүгд найрамдах Турк улс, Бүгд найрамдах Солонгос улс, Америкийн нэгдсэн улс, Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Таиланд, Вьетнам зэрэг улсуудад Монгол улсын иргэдийг гэмт хэрэг зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хууль зүйн тусалцаа үзүүлэх үүрэг бүхий цагдаагийн асуудал хариуцсан албаагч аташийг ажилуулах талаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг улсын хурлд танилцуулж шийдвэрлүүлэх. Цагдаагийн байгууллагын 2026-аас 2030 оны хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг засгийн газраар батлуулахаар тогтоолын төсөл холбогдох танилцуулгыг бэлтгэн хууль зүйн дотоод хэргийн яамд хөгүүлсэн бөгөөд холбогдох шийдвэрийг гаргуулах. 2017 оны цагдаагийн төв байгууллагын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай 76 дугаар тогтоолд кибер гэмтэрхтэй тэмцэх албыг нэмэлтээр оруулах танилцуулга тогтоолын төслийг засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэх. Улсын хурлын 2025 оны төсвийн тодтоглоор цагдаа дотоодын цэргийн байгууллагын 770 орон тоог бууруулсантай холбогдуулан нэг албаагчд ногдох ажлын ачаал 2 дахин нэмэгдсэн бөгөөд ялангуяа гэмтэрэг зөрчлийг шалган шийдвэрлэдэг мөрдөгч, байцаагч, зохицуулагч 24 цагаар эргүүл жижүүрийн үүрэг гүйцэтгэдэг албаагчдын үйл ажиллагаанд доголдол хүндрэл үүсэж байна. Иймд бүс нутаг хүн ам зүйн онцлог гэмтэрэг зөрчлийн нөхцөл байдалд нийцүүлэн засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолыг шинжилэн батлуулж Монгол Улсын төсвийн тухай хуульд заасны дагуу 2026 оны төсөв, 2027 оны төсвийн төсөөлөлд тодтгол хийх үед цагдаа дотоодын цэргийн байгууллагын орон тоог дахин нэмэгдүүлэх талаар засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэх.
Дотоодын цэргийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг шинжилэн батлуулах санал танилцуулгыг Дотоодын цэргийн командлагчийн 2026 оны Тэгник А-дороо 19-р албан бичгээр хууль зүйн дотоод цэргийн яамд хүргүүлсэн тул холбогдох шийдвэрийг гаргуулах. Албаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлж зохиомжтой ачааллыг бууруулах, үйл ажиллагаанд дижитал шилжилт, автоматжуулалт, их хөгжлийн програм хангамж, хиймэл оюуны хэрэглээг нэмэгдүүлэн гэмтэрэг зөрчлийг шуурхай шалган шийдвэрлэх, яаралтай тусламжийн 112 нэгдсэн дугаартын системд шилжүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах. Амар тайван амьдралын төлөө хамтдаа